оюутлогын компанитай холбоотой асуудлаар бас засгийн газар дээр танилцуулга хийсэн. Ойрын одоо өдрүүдэд оюутлогын компани удирдлага ирж Монгол улсад ирж ажиллаж байгаа. За энэ хүрээнд бид бүхэн бас засгийн газар дээр удирдлагуудтай уулзаж хоёр асуудлын хүрээнд нэг нь оюутлогын компанитай үүсэж байгаа татварын маргаантай холбоотой асуудал, хоёрдугаарт нь энэ оюутлогын бүлэг ордын одоо дотор байгаа Онтрей компани лицензтэй холбоотой асуудал гэсэн энэ хоёр асуудлыг шийдвэрлэх асуудлаар засгийн газар дээр танилцуулга хийгдсэн гэдэг мэдээллийг өгье. За хоёрдугаар асуудал нь бол уул уурхайн биржтэй холбоотой асуудал. Энэ биржийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ийм одоо ажлын хэсэг гарцаа ажиллаж байгаа. Эх 7 хоногийн засгийн газрын хуралдаан дээр энэ уул уурхайн биржийн тухай хуулийг яаж одоо нэмэлт өөрчлөлтөөр сайжруулах вэ гэдэг ийм асуудал байгаа. Тэрний үгээр уул уурхайн одоо бирж дээр үнийг индексжүүлэх асуудал зайлшгүй одоо хуулийн хүрээнд шийдэх ийм асуудал байгаа. Хэдийгээр бид бүхэн хөрөнгийн бирж дээр журам гаргаад асуудлуудаа шийдэж байгаа боловч энэ үнийг одоо индексжүүлж өсөх үед нь нэмэгдүүлэх, буурах үед нь бас дагуулж бууруулах асуудлыг бас ярих шаардлага үүссэн. За дээрэс нь мөн яригдж байгаа нэг одоо асуудлууд энэ уул уурхайн биржээр арилжаалагдсан бараа бүтээгдэхүүнийг хил нөхцлөөр өнөөгийн нөхцөл байдлаар бид нар хүргэж өгч байгаа. Энэ дээр сонголт гаргаад одоо тээвэргүй нөхцлөөр борлуулах энэ асуудлыг хуулинд хийж өгөх гэсэн ийм хоёр асуудал дээр төвлөрч мөн яригдсан. За мөн одоо алтгуурын хөтөлбөр хэрэгжихээр танилцуулга хийсэн Эх 7 хоногийн засгийн газрын хуралдаан дээр тодорхой шийдвэрүүдийг гаргаж яаралтай энийг эхлүүлье. Өөрөөр хэлбэл алтны олборлтыг нэмэгдүүлье. Алтны үн одоо түүхэн дээд хэмжээ буюу нэг унц алт $3,000 давсан байгаа үед энэ үед бид нар боломжит одоо уул уурхайн бүтээгдэхүүн буюу алтааныхаа олборлтыг нэмэгдүүлж Монгол улсын алтны нөөцийг нэмэгдүүлэх, за цаашлаад энэ одоо валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр бас чухал дэмжлэг болох арга хэмжээг авахар шийдвэр гарсан гэдгийг хэлье. За баярлалаа.